За сайн байцгаана уу та бүхэндээ ажлын цаг ашиглалтын бүртгэлийн шинжилсэн хөлбөрийг танилцуулж байна. За энэ порч хэдэн дээр мэдээж өдөр тутамдаа бүртгэлээ хийж үзүүлнэ. За урьдчилаад энэ бүртгэлүүдийг оруулсан байна. За энэ шараад тодруулсан нүднүүд бол автоматар тооцоолыг хийж үздэг. За олон мөр ажил бүртгэлийг хийж явах явцдаа огноог тухайн өдрийнхөө огноог автоматар оруулах юм бол нүдээ сонгож байгаа огноо оруулах дээр дарна. Тэгснээр тухайн өдрийн огноо автоматар ороод ирнэ. За мөн тухайн цагийг бол тухайн акшн дахь цагийг автоматар оруулахдаа нүдээ сонгоод цаг оруулах дээр дарснаар цаг автоматар орно. Мөн тайм наудыг дарснаар энэ цаг бол автоматар шинжлэхнэ. Өнөөдрийн огноо болон энэ цаг нь автоматар шинжлэхтэй гараад ирдэг байна. За нэр оруулах дээр дарснаар бол энэ ажилчдын нэрс бол энд автоматар ордог. За дарж үзүүлье. За ингээд доош нь нэр автоматар орж байна. За ингээд энэ бүртгэлийг ингээд сайн харах юм бол энэ өглөө ирсэн, өдийн цайнд гарсан, өдийн цайнд яваад ирсэн, за ажлаас буусан гэдэг цагуудыг бүртгэдэг. Энэ бүртгэлийг бол ажлын цаг ашиглалтын бүртгэл зайлшгүй шаарддаг. За эндээс бол юу гарч ирэх вэ? Ажилласан цаг, ажиллаагүй цаг. За тэгээд тайлбарын шалтгаан ажиллааг бол ямар учраас вэ? Дасалсан, өвчтөй, альбан томилолтой бол ажлын цаг байранд ирээгүй ч гэсэн ажилласан цагаар явна гэх мэтчлэн нарийн тооцооллуудыг автоматар хийсэн байгаа. Мөн илүү цагийг удирдлагын шийдвэрээр илүү цагаар ажиллаж байгаа бол илүү цаг гэсэн шифрийг тэмдэглэж өгснөөр илүү цагийн тооцооллыг ингээд гаргаж ирнэ. За энэ бүртгэл шийт рүү оруулж үзүүлье. За бүртгэл шийт рүү ороод импорт авчиг дарснаар саяны бүртгэл ороод ирж байна. За ингээд энэ бүртгэлээс юу гарч ирэх вэ? Эцсийн нэг маягт автоматар гарч ирнэ. За саяны бидний хийсэн бүртгэлээр ингээд гарч байна. Ажилтны тус бүрээр. За ажилтны тус бүрээр мэдээ татагдаж гарч ирж байна. За энэ цэхийн нэг маягт бол яг энэ ажлын цаг ашиглалтын бүртгэлийн товёолсон тэмдэгдэх шифрийн дагуу маягтын дагуу ажилтны тус бүрээр бүртгэлийг автоматар татаж гаргаж үзүүлнэ. За энэ ажилтны сая ажиллаагүй цаг, дасалсан цагныг ажлын цагийн хөнгөлөлттэй цаг. Энэ хөнгөлөлттэй цагийг бүртгэсэн энэ хүн дээр бүртгэсэн байна. За ажлын цаг хөнгөлөлттэй цаг үзье. За тийм байна. Ажлын хөнгөлөлттэй цаг 1 цаг хөнгөлөлттэй ажилласан ингээ гараад ирж байна. За ингээ ажилласан ажиллаагүй цагуудыг нарийн тооцоолж ингээ гараад ирж байна. За энэ өвчтөй байсан 88, 16, 17 ажиллаагүй цаг автоматар ингээ тооцоологдоод гараад ирнэ. Ажилласан цаг нь мөн адил автоматар гараад ирнэ. Эндээсээ болохоор ажлын цагийн тооцооны C2 маягт мөн адил автоматар гарч ирж байгаа.